За, сайн байцгаана уу манайхан. За, бит хоёрын одоо YouTube-ны 2 дахь 7 хоногийн одоо хичээл явах одоо ярилцлага эхлэхэд бэлэн боллоо. За, тэгээ Сэлэнгэ агш өнөөдөр битээр юуны тухай ярих вүлээ? Өнөөдөр бол гидсний эрүүл мэнд болон пробиотик гэл тэ. Тэгэл ер нь яваад. Одоо За, хүмүүс ингэж яддаг штэ. Одоо бидний ходоод гэдээс 2 дахь тарих гэж ярьдаг штэ тий. Тэгээ одоо хэдийгээр хүмүүс 2 дахь тарих гэж яриад байгаа мөртлөө бас яг 100% ойлголт байхгүй юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрийн чинь хувьд ер нь бол 2 дахь тарих гэхээр юу гэж та бодож байна? ер нь бол гидсий чи ингээд зөвхөн хүмүүс хоол боловсруулах эрхтэн гэж боддог штэ. Тэгтээ бол штэ хамгийн сонирхолтой нь дархлааны заяа 70%-ийг серотониных нь бүр 90% эзэлдэг заяа. Тэгэхээр биднэрт юу дутагдаад нэ гэж зүгээр энгийн одоо антом те тэрийг мэдчих хэрэгтэй байхгүй. Мэдээж биднэрт 10 жил зааж байгааг л те. Гэтэ одоо мэдэх аюу боломжтой болцох шүү дээ. Тэгээ ингээ нэг юм хоёр дахь тарих гэдэг чи одоо яах вэ гэхээр ходоодонтоо удирдуулаад байгаа мó тархиндаа удирдуулаад байгаа мó те. Тэр хүмүүс бодохдоо ингээ ходоод удирдаад ингээ цадсан сэтгэл цадахгүй нэ гэдэг чинь гэж хэлдэгээ боловч ягаад хоёр дахь тарих гэж хэлсэн гэхээр ходоод гэсэн тархинаас ирэх нөхөг хүлээлгүйгээр одоо би даан шийдвэр гаргах чадвартай цорын ганц эрхтэй юм. Тэгээд тийм 100 сая гаруй мэдрэлээс байдаг. Нас ч болоод тэрс нэг хий дүүрэл ядраад одоо чинээ хилдэг те тэд нар чи систем дээр ордоо штэ. Арсны асуудлууд байна. Тэгээд сэтгэл санаа докторгүй байдал байна. Аюугүй байхад хамгийн түрүүнд ходод өвчлөлт. Гих мэдчлэн ингээл одоо нөгөө ингээд намайг жоохон байхад ингээд яадаг өсөж нэг шалгалт малгалт өгөхгүй л те. Тэнгүүд чи ингээд яг шалгалт өгөх болонгол ингээд гиз мэз өвдөөл бүр жордлон чочмоор санагдал. Тэгээд жордлон оронгууд чинь ямар ч тийм нөгөө юу ч гарахгүй те тэгсэн мөртлөө ингээд яадаг те. Тэгэхээр би яг ингэж боддог байхгүй. Одоо ингээд бид нар чи одоо ингээд янз янзын мэдээлэл хэрэгтэй хэрэггүй мэдээлэл үзээл те. Одоо шал өөрт хамаагүй мэдээлэл үзэл тэрэндээ ингээд яагаад байгаа гэдэг чинь тэр чинь бас бид нар одоо өөрсдийнхөө ходоодонд амар юу нэг ходоод ч биш ер нь бүх зүйлд амар тийм асуудал үүсгэж байгаа тий. Одоо тэр бид нар нөгөө яага одоо жишээл хоёулаа ингээд сургалтын дээр ингээд өөрийгөө сонс мэдэр гэл одоо хоёулаа жишээлбэл карнавар дайетыг хүмүүс одоо зүгээр чиглүүлж байгаа штэ. Тэгэхээр тэр хүнд ингээд мэдрэмжийг нөхөх гээд байгаа байхгүй. Тэгэхгүй тэгээ юу хамаагүй ингээд л одоо би чам нэг юу ярьжсэн те 100 хоног барьж агаад морож нэдснэ. Тэр сахар хүнийг яаж тэгж яахтар дунтуулж ингээд зүгээрээс нь нөхөр таваарч чинь яасан бах уу? Юм мэдмэр санагдаад. Тэгэхээр тийм аюу хортой байдаг байхгүй яг хэмжээ домжоог нь таарлаад идвэл бүх юм л баланстай байл тэгэл болчих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо чиний нөгөө сайн мэддэг пробиотик, пребиотик гэд хоёр ба штэ. Чин талаараа яриа. Хүмүүс яг нэг за одоо ингээд нөгөө хүмүүсийн ингээд одоо гизэн дүүрээд байгаа тий эсвэл турч чадахгүй байгаа эсвэл яг хоол эзнийхаа дараа унтах гээд байгаа энэ бүх зүйл чи юу вэ гэхээр зэрэг бидний биеийн дотор маш их хэмжээний одоо ашиггүй бактери байгаад байгаа байхгүй тий. За тэнгууд чинь ашиггүй бактерийн хоол нь юу вэ гэхээр чи одоо тэр яг нөгөө нэг гурил, элсэн чихэр тий одоо тэр амттай зүйлүүд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо ингээд бидний ходоодын дотор ингээд бид нар ингээд гэдэг чинь тий ингээд нэг чихэртэй мэдмээр байна, нэг боо идмээр байна, кек идмээр байна гэдэг чинь яг үнэндээ бол ингээд таны гизэн дотор ашиггүй бактери байгаа. Тэгээд тэр ашиггүй бактерийн хоол нь болохоор зэрэг одоо тэр чихэр бичэн. Тэгэхээр зэрэг таны гизэн дотор байгаа тэр бактериуд ингээд таныг удирдах байгаа байхгүй юу? Тэнгүүд бид нар болохоор зэрэгэд өөртөө идэх гэдэг ингэж бодоод байгаа болохоос үнэндээ бол бидний биеинд байгаа ашиггүй бактери тэднийг нэхэд байгаа тийм. За тэнгууд чинь одоо бол ингээд Монголд ч вэ, Америкт ч вэ хаа сайгүй одоо ингээд пробиотик уугаад байгаа шүү дээ. За пробиотик ууж болно. Одоо пробиотик гэдэг чинь одоо юм бактери байгаа байхгүй юу? Амьд бактери. За тэнгууд тэр амьд бактеринд чинь хоол хэрэгтэй байгаа байхгүй юу? Одоо тэр бактери хоолгүй болоод бидний биенээс гараа авчиж байгаа байхгүй юу? За тэгвэл тэр хоол нь юу юм бэ гэсэн чинь пребиотик тий? За тэнгууд чинь бид нар өөртөө пробиотикийг 1000 уугаад тэр бактерийнхаа хоолныг өгөхгүй болоод бид нар тэгэл одоо би ч гэсэн тэгнэстэй тий одоо нэг одоо хоолны газар очлоо.
Надад хоол өгөхгүй байвал тэгэл өөр хоолны газар хайх гал яваад өгнө дээ шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нар пробиотик ууж л байгаа бол заавал пребиотик уuna. За тэнгууд хамгийн сонирхолтой нь яадаг вэ гэхээр зэрэг эхлээдс нь ингээд пробиотик гэдэг бактери, пребиотик гэдэг одоо бүтээгдэхүүнийг одоо ингээд хэрэглэнгүүд чинь тэр дундаас одоо 3 дахь бактери гарч ирдэг. За тэр бактерийг болохоор постбиотик гэж хэлдэг. За тэгвэл постбиотик нь юу нь бол явж хамгийн чухал зүйл байгаа байхгүй юу? За тэнгууд хүмүүс ингэж байдаг шүү дээ. За одоо ингээ хэр удаан хугацаанд энэ бактерийг уух вэ гэдэг. Миний хувьд бол би ингэж боддог. Хэрвээ та одоо байнга өдөр тутамдаа буруу бүтээгдэхүүн хэрэглэдэг л бол ер нь бол одоо бактерийг бол та байнга л уух хэрэгтэй. Одоо хоёул айгүй гоё энгийн үг рүү оруулж хэлэх юм бол пребиотик гэдэг чинь сайн бактериудын хоол нэстэй. Тийм. Пробиотик гэдэг маань цэргүүд нь. Яг пребиотик бол тэдний хоол нь тий. Тэр яг ингэж ойлгож иж ер нь ойлгомоор юм лээ шүү дээ. Энгийн үгээр. Хоёлаа Тэнгүүд чинь та одоо ингээд одоо пребиотик гэдэг чинь ер нь дандаа ногоо ахгүй юу? Тэ? Тэнгүүд чинь одоо жишээлбэл кимчи байна. Монголоор бол одоо айраг байна. Ингээл энэ мэдчлэн одоо эдгээр чинь одоо ногоо могоо одоо юу гин те одоо сармис сонгон эдгээр чинь одоо пребиотик байгаа байхгүй юу? За тэнгүүд чинь хэрвээ та одоо ингээд ашигтай бактери хооллохгүй байх юм бол одоо ашигтай бактери чинь гараа яваад өгч штэ. За та ашигтай бактери хооллоод байх юм бол яах вэ гэхээр зэрэг одоо тэр ашигтай бактери чинь таны биеийн дотор байгаа ашиггүй бактериудыг устгаж байгаа байхгүй юу? За тэгээд ашиггүй бактерийг устгаад эхлэхээр яадаг гэхээр зэрэг одоо тэр жинхэнэ тэр гидс дүүргүй байх, одоо илүү дутуу тийм жихэр бичээ, идэх хүсэлгүй болох. Гэхдээ бид нар бас ингээд зөвхөн одоо ашигтай бактери хэрглэж байгаа юм чинь гээд нөгөө юмаа бас хэрэглээд байж болохгүй байхгүй. Бид нараас өөрийнхөө биеийг туслах хэрэгтэй байхгүй тий. Хэрвээ үнэхээр муу бактерины хоол нь одоо тий гурилан бүтээгдэхүүн элсэн чихэр байм бол тэрийг бид нар бас идэхгүй байх юм бол тэр ашиггүй бактери одоо оршин суух одоо үндэсгүй очиж байгаа хадтай тий. Харин тийм. Тэгэхээр чи юу л юм байна л да. Пробиотикийг одоо пробиотикийн ялгааг нь гаргахгүй л дээ. Пробиотикийн угаасаа бидний гидсэнд байдаг ашигтай бактери. Тэгэхээр нөгөө идэж ууж байгаа бидний буруу хооллолт чинь тэр ашигтай бактерийг устгаад өвчлөлт үүснэ. Тийм ээ? Тийм. Тэгэнгүүт чи одоо ингээд ялангуяа ингээд хаасайгүй ингээд Америкт бол нэг тэгээд дийдгүй. Одоо ингээд Америкт ингээд хүн хүүхд мөхөд өвдөн штэ. Тэгэхээр зэрэг хүүхд өөрөөгөө ингээд яачд юм 7 хоног хаар сайн хоол өг гэдэг байхгүй. Монголд болохоор шууд л нөгөө нэг антибиотик өгөөд байдаг тий. За тэнгууд чи антибиотик яадаг вэ гэхээр хэдийгээр ингээд таны одоо яг тэр өвдөж байгаа өвчнийг ингээд яаж байгаа ч гэсэн танд байгаа ашигтай ашиггүй бүх бактерийг устгахчиж байгаа. За тэгээд ашигтай ашиггүй бүх бактерийг устгангууд тий хэрвээ та одоо зөвхөн одоо гурилан идэх юм эсвэл одоо түргэн хоол тий одоо пицца, бургер идэх юм бол яаж байгаа вэ гэхээр зэрэг ашиггүй бактери устгангуудаа баахан одоо тэр хортой бактерийг өөртөө авчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр чинь бүр өста айгүй том асуудал үүсгэж байгаа. Тэгэхээр хэрвээ та ямар нэгэн байдлаар тий одоо хагалгаанд ороод ч юм уу ямар нэгэн өрөвсөлтэй байсныхаа дараа антибиотик ууж байгаа бол та маш сайн чанарын одоо постбиотик бүр боломжийн бол бүр постбиотик гэдэг чинь пробиотик, пребиотик хоёрыг хамтдаа нийцэн хэрэгжүүлсэн 3 дахь бактери байгаа байхгүй юу? Тэрийг уучих юм бол 3 сар уух юм бол ядаж биендээ байгаа тэр ашиггүй бактерийг устгах одоо боломжтой. Тэгэхээр ер нь бол одоогийн орчин цагийн үед бол энэ өдөрт нэг тэр одоо бэлэн те бүтээгдэхүүн пробиотикийг угаад пребиотикийг болохоор бидний хүнсээрээ одоо авчиж болох юм биш жишээл нөгөө банан, овёс гэдэг чтэй. Сармис сонгоо хоёр ч юм бүр жинхэнэ пребиотик нэстэй. Усаас сахар бага гэдэг нь мэдээж. Нөгөө нэг нөөшилсөн хоол гэдэг те. Тэр чинь бол жинхэнэ нөгөө ашигтай прогийн чинь бол алж байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас нэмэлт өгч байгаа шүү дээ. Тэгэхээр энд одоо жишээл ингээ борлуулалт хийж байгаа хүн бэ гэж бодъё те. Тэр ажиллаа хийж байгаа шүү дээ. Гэхдээ тухайн ажиллаа хийж байгаа хүн маань тухайн бүтээгдэхүүн бол
одоо шинжлэх ухаан эрүүл мэндийн талаас нь ерөнхийдөө сайн судалсан байж иж бас advertise буюу одоо зар сурталчилгаа хийх нь зөв гэж би хараад идэх шүү дээ. Тийм. Тий. Тэгэхээр мэдэхгүй байж мэдлэггүй үгээс олж хүмүүс ч худалдаж авч ийн. Нөгөө хүмүүс ажиллаа хийж ийн гэж бодоод буруу байхгүй. Гэхдээ тэгээд буруу зүйл явдаг охин шүү дээ. Тэгэхээр чиний хувьд ямар бактери уудаг вэ нэрээ? Би болохоор зэрэг New Skin компанийнхаа энэ болохоор нөгөө Post Buyer гэдэг бактери байгаа. Тэгэхээр зэрэг энэ дотор болохоор бүгдээрээ орсон. Тэнгүүд энэс одоо ингээд нэг ширхгийг аваад юм жижигхэн юм уудтай ирдэг байхгүй юу? Ийм савлгаатай. Тэнгүүтээ ингээд те одоо өрөөний температур усанд найруулад ингээд энийг өглөө уучна. Одоо жишээлбэл бид хоёрын одоо барьж байгаа группээрээ барьж байгаа сургалтын нөгөө карнивор дайеттай маш сайн зохицдог шин. Ер нь мэдээж нөгөө дайет болго хүн зөгтгүү гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо ингээд нэг хүмүүс бидний нэг алдаанд болохоор нэг хүн дээр нэг дайет үйлчлэлээ шүү дээ. Одоо ингээд гоё болол. Гэхдээ тэр хүнд үйлчилсэн шигээ дараагийн хүмүүс үйлчлэхгүй байх боломжтой байхгүй. Өөр юм чинь. Тэгээд өөрийгөө сонсоод тэгээд нөгөө шинжилгээнүүдээ ер нь байнга өгж явах хэрэгтэй юм шүү. Хүн тэр одоо бактери, эрдэс те юу дутагдж тэгж химэн тэр бэлтгэлүүдээ ер нь хэрэгжилж яхах зөв юм шүү. Тэгэхгүй бүх мэдэн бас хэрэглэх нөгөө ашигтай зүйлүүдийг сустах боломжтой те зулаа. Тийм. Одоо шийдвэл манай ээж чинь Америкт бараг 20 жил амьдарсан. Тэгээ бид нар чинь нөгөө Калифорни гэдэг одоо тэгээ бараг л Америкийн хамгийн нартай газар амьдардаг байхгүй юу. Тэгээд манай ээж нөгөө яг Монголд ахтаа нөгөө нэг D3-ыг уу гэж уугаад идэв шүү дээ. Ер нь ингээл одоо монголчин болохоор хүүтэн одоо ихэнх хугацаа наргуу тий эсвэл ингээ бид нар дандаа байр бэд гэхээр зэрэг угаасаа D3-ыг уух нь болж байгаа байхгүй юу. Тэгээ манай ээж болохоор зэрэг Монголд уудаг байсан гэсэн энэ ч ирээд уугаад гэсэн юм байна л та. Тэгээд Монголд очиж шинжилгээ өгсөн чинь заяа бүр тэр эмч тэгсэн гэж юм чаа. Та одоо ерөөсөө насан туршдаа D3 уугаад хэрэггүй юм байна. Гэж байгаа хгүй. Тэр зэрэг угаасаа шинжилгээ өгнө гэдэг чинь айгуу чухал амьдарч байгаа газар чинь чухал тий. Жишээлбэл та мэдээж одоо жишээлбэл зуны 3 сар лагер дээр байгаад байгаа бол нэг D3 уугаад авах шаардлага байхгүй. Та угаасаа нанаас авчиж байгаа шүү дээ. Өвлийн цагт бол авахаас өөр арга байхгүй. Одоо ингээд энэ ч амьдардаг Калифорнид амьдардаг хүүхдүүд одоо ингээд тий засмаас ордог газар амьдрангууд чинь шууд сэтгэл санааны хямрал ордог гэж байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр нь болохоор D3 дутагдж байгаа тий. Тэгэхээр зэрэг хүн бас яг амьдарч байгаа газар одоо та гадаа ажил хийд юм уу, та гадаа алхах юм уу гэх мэтлэн ингээ тийм учраас ер нь бол одоо жид нэг удаа яг шинжилгээгээ өгөөд те тэгээд бас ингээд шууд одоо энэ сайн гэхээр бас хэрэглээд баймааргүй юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Тий. Тэгээ түрүүний хэлсэнчлээ одоо бүх одоо тэр медитерн кето карнавар ч вэ те эсвэл нөгөө бүх тос уур гэхдээ хоолны дэглэмж вэ нүү. Гэхдээ энэ бол ерөөсөө л нэг л зарчимтай байдаг байхгүй. Хит боловсруулсан хүнсээ багасгана. Сахара багасгана. Эсвэл уур нөгөө эрүүл өөх тос цэцгий дэрийгээ идэн. Тэгээ одоо Монголд бол гоё өрөм гоё бодсон чи шүлс гойчихлаа. Тэгээд мэдээж стресс, нойр, хөдөлгөөн. Тэгэл стресс, нойр, хөдөлгөөн хоёр бүр хоолноос дутгааргүй хамгийн сайн юм гэдэг шин. Тэгээд дээр нь одоо нөгөө ярьдаг амьсгал нэмэгдэж байна. Тийм. Тэгэл анхаарал өөрөөгөө сонсчвал ер нь бол ингээл бүр давшгүй хэцүү юм биш. Одоо чам дээр ингээд тохиолдож чинь карнараар үсэж чинь үү? Үгүй. Одоо би нэг өөртөө танд хэлжсэн шүү дээ тий. Нөгөө би урд нь одоо хаашаа нөгөө хоолноос хоолны хооронд амьдардаг хүн бэс юм уу яасан. Би өглөө осоод юу идэх үү гэж бодоод тэнгуүтээ өдөр юу идэх үү гэж бодоод орой юу идэх үү гэж боддог гэсэн аахгүй юу. Ер нь ингээд хоолоо ер нь хийх хоолоо боцоор агаад өдөр өнгөрчдөг гэсэн аахгүй юу. Тэгээд өчтөр гинт бодоодсэн чи бүр ингээд 11 өдрийн бүр 11 цаг болцсон. Бүр ямар ч тийм хоол идэх хүсэл сонирхол эсвэл тийм хоол хийж идгиймсэн мэдгиймсэн гэж юм байхгүй байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө ингээд тийм бүр ингээд
нэг л ингээл амар догдлоо нэг гоё юмд явмаар ч юм шиг те. Тэгээ би одоо бүр юу яагаад амар тийм одоо хоол хийх бодлого болохоор чинь хүн чинь айгу тийм чөлөө цагтаа болчт юм байна. Тэгээд нөгөө гэрийнхаа хан маныг будаад өөр загвартай болгоё гэд амар Мгм. тийм их хүчтэй болцсон байгаа. Мгм. Харин Мгм. тийм. Тэгэхээр чамд зогчин гэсэн үг шүү Мгм. дээ. Жишээлбэл одоо яг чамд над болж байгаа зүйлүүд өөр нэг хүн дээр шал эсрэг явж иж болно шүү. Бүр ядраал, өлсөөл те. Тэгэхээр чи хүн Мгм. болчих би өөр юм чи. Тэг би нэг өнөөдөр угаасаа гиз ярьсных хүмүүстэй нэг нөгөө одоо нэг за хідэн дэглэмийг өөр өнцгөөс нь тайлбарлаад өгчэй гэж бодлоо. Жишээл одоо эхнээс нь карнавар эхлэе. За карнаварыг бүгдээрээ мэдж байгаа. Зөвхөн амтны гаралтай өөх тус те цэвэр өөх тус шүү. Хоолтой хэлээд байгаа шүү дээ. За тэгтээ одоо энэ нь болохоор ингээ нүүрс урс баг байхгүй. Угаасаа. Тэгэхээр инсулин яаж юм гэхээр доктортой болж байгаа гэсэн үг. Одоо хоолны харшил өрөвсөл үүсгэгч хүнс бол ингээ хасагдчихж байгаа шүү дээ. Нөгөө сахар те гуйрлан бүтээгдэхүүн будаа гэл те. Тэгээд одоо юм хий дүүрэлттэй ингээ тэр чинь сибо гэдэг юм а. Тийм хүмүүс ээ штэ те. Түр хугацаанд бол ингээ гидсэн тайвширдаг. Ач тустай талууд нь шүү те. Тэгээд Мгм. хүмүүс бас энийгээ мэдчих хэрэгтэй. Хэрвээ өөрийгөө сайн мэддэг бол хинд тохирохгүй вэ гэдгээ сайн мэдэх хэрэгтэй байхгүй юу? Энэ дэглэм сайн. Тийм ээ сайн. Тэгвэл ямар хүнд тохирохгүй вэ гэдгийг сайн судлах. Тэр нь одоо жишээл карнавал дээр бол ингээд бөөрийн асуудалтай хүмүүс. Окей? Мгм. Холестерин бүр амар өндөр хүмүүс. Жирэмсэн хөхүүл. За мэдээж энийг ингээ удаан хугацаагаар гаргах юм шимт ижилийн дутагдалд орно. Тийм. Тэ? Гэх жишээ нь ер нь энэ сайн дэглэм гэж харахаасаа илүү хинд тохирохгүй вэ гэдгийг нь харуул зүгээр байхгүй. Мгм. Тэгж л хүмүүс зөвлөдөг. Тэгээ сэлэнгээ багшаа ер нь бол ийм те одоо нөгөө нэг за мэдээж одоо буурны асуудалтай эсвэл жирэмсэн эсвэл одоо өндөр одоо колестеринтэй хүмүүс бол дими гэхдээ одоо зүгээр хүмүүс бол мэдээж эхний 3 4 хоног те жоохон толгоо өвдөх те яагадгүй таны бие чинь ингээд одоо чихэр иддэг байж байгаа чихэр идэхээ болохоор угаасаа эхний 3 4 хоног болж байгаа хэцүү байдаг. Гэтэ хэрвээ та энгийн байх юм бол ямар ч гэсэн нэг 5 хоног те ингээд бариад үзэх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд толгой удангууд өө за надад тохирохгүй юм байна гэвэл бас үгүй те багшаа. Тий. Үгүй шүү дээ. Тэр чинь эхний 4 хоног асар том өөрчлөлт орж байна шүү. Нөгөө идчихсэн юм чи ингээд сайн халаа ичхэр чинь шинжлэх ухааны хэлээр бол нөгөө кетозист орно шүү. Нүүрс усаа оруулахаа болжлоо. Тэнгүүд кетозист оронгууд нь нөгөө бие маань яаж ийн өөрт байгаа өөхөө түнш болгож эргэлдэг учраас карнавар дайет нь болохоор өөх айлуулах одоо бусад дайетнаас илүү байхгүй булчингийн мас алдахгүй гэсэн үг. Тэгэхээр бол нэг эхний нэг энэ 7 хоног бол ямар ч дэглэм өөрчлөлт орно шүү дээ. Ингээл яаж логик мөн бодсон. Ингээл төв зүгээр ангаар чихэр шоколад ингээл идэж явж яснаа. Мэ гэж ингээл оруулчихар чинь. Мэдээж хямран шүү дээ бие чинь. Тэгтээ тэр хямралуудыг бол даваал гаргах хэрэгтэй. За үнд мэдээж ямарваа нэгэн асуудалтай өөрийгөө эрүүл мэндийн асуудалтай гэвэл эмчээсээ зөвлөгөө заавал ав. Нөө шинжилгээгээ өгөлтөө тийм үстэй. Шинжилгээ. Одоо энэ зарим компани газрууд ч одоо ингээл хуруу гараараа өгдөг шинжилгээ хүртэл хийдэг л болцсон байх жишээ нэ тийм ээ. Чи кето барьж исэн те? Тийм. Кето ямар санагдсан? Кето бод надад бол яг үнэхээр таалагддаг. Яагаад гэвэл би угаасаа өөрөө нөгөө гурилны асуудалтай. За тэгээд ер нь бол одоо нөгөө хүмүүс яриад байдаг шүү дээ. Leaky gut гэдээ яриад байдаг шүү дээ, тийм. За тэгэхээр чин тэр чинь яаж байгаа вэ гэхээр зэрэг ер нь бол би яа кето барих болсон бэ гэхээр зэрэг би Америкт ирээд одоо гурилны асуудалтай болчихж байгаа байхгүй юу. За тэнгууд чин Америк яаж байгаа вэ гэхээр зэрэг нөгөө ихэнх одоо шилбэл Монголд ингээд атар талхаа ангууд чинь өглөө идэл орой хатаж матчдаг тийм. За тэгвэл ингээд Америкийн ихэнх одоо хуурай идэх бүтээгдэхүүн одоо боо борцог талхан орохоорс тийм ингээд 2 сар болсон гэсэн зүгээр л байгааддаг. Тэгээд би энэ чинь ирээд 10 жилийн дараа ингээд гурилны асуудалтай болоод тэгээд ингээд баг leaky gut одоо асуудалтай болж байгаа байхгүй юу? Тэр нь яаж байгаа вэ гэхээр зэрэг одоо таны биед байгаа ашиггүй бактери чинь
одоо таны одоо тэр гидсийг идэж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр яах вэ гэхээр зэрэг хэрэв үнэхээр энэ асуудлыг шийдэхгүй байх юм бол дараа нь та энэс илүү аюул болно. Ягаад таны идж байгаа бүх юм чинь одоо таны хэрэв таны одоо ходоод гэдсэн чинь одоо цоорхоо үүсчих юм бол маш асуудалтай. Тийм учраас хамгийн түрүүнд би одоо гурилаа хасах шаардлагатай болсон. Тэгээд ингээд гурилаа хасангууд угаасаа өөр болчт юм билээ. Тэгээд ингээд бас нэг амар сонирхолтой юм нь би нөгөө нэг айгүйх тийм юу идэх дуртай байсан байхгүй. Хатаасан жимс. Ааха. За тэгсэн чинь одоо хатаасан жимсэнд чинь одоо ингээд нөгөө эсэн чихрээс өөр төрлийн одоо ийм одоо химийн одоо чихрийг ингээд гадна талаар нь дүрцэн байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд хүний ингээд хатаасан жимс эзний дараа ингээд хүний нэг гэд дөрөөд идэв шүү дээ. Тэрийг яаж ийн гэж бодож чинь та нар тэр нь шүү дээ те таны гизэнд байгаа ашиггүй бактери хүртэл тэрийг боловсруулж чадахгүй унгадаг гэж байгаа байхгүй юу? Ашиггүй бактери ингээд таны гизэн дотор унгахаар таны одоо тэр гүд чинь дүүрээд унгаад байгаа шалтгаан гэж байгаа байхгүй. Тэгээ би бодсохгүй пөөх ингээд бүр ашиггүй бактери бүр тэрийг ингээд боловсруулахгүй ингээд те унгаж гинэ гэдэг чинь ямар аюултай вэ те? Тэгээ би бол тэрнээс хойш бол одоо хатаасан жимс мэмс бол ерөөсөө иддэггүй. Жишээл одоо кето нөгөө хүн болго мэдх юм чи ямар хүн барьж болохгүй вэ гэдгийг л би яриа явчих заяа. Тэгвэл хүмүүс сонголт аваа явчих гэж. За мэдээж бөөрийн одоо өвчтөй хүмүүс энд. А тэгээ бамба булчирхай асуудалтай хүмүүс. Окей. Яагаад гэж хурдан жим буурдаг байхгүй. Кето барьж явах тэгж байгаа гэсэн ингээд үрүр гэж явчихсан тий. Тэгээ мэдээж энийг барьж явахад хий дүүргэлт бол багасна. А бас тархины тэр энерги чинь доктортой болно. Одоо инсулиных нь мэдрэмжин сайжирдаг байх нь. За одоо хоёул веганыг яриа. Манай өвч нэг веган байгаа шүү дээ. За веган plant based юу лээ? Веган чи. Цагаан plant монголоор ургамлын гаралтай хүнс давмгаас. Чи барьж үзчихсэн үү ер нь? Үгүй. Яагаад гэвэл ингээд бодонгууд чинь бүр өндөг мөндөг идэж болохгүй гэхээр надаа ялангуяа би ч одоо өөрөө айгу маханд айгу дуртай болохоор тэгээд надад бол айгу тохиромжгүй гэж би бодсон. Би яагаад энэ юг одоо манай энэ үйлчлүүлэгч нар дотор идэг хэвгүй энэ ургамлын гаралтай хүмүүс давмгаалж идэж хоолдог хүмүүс дотор би тэднээс юу ажигласан бэ гэсэн чинь яг одоо тэр зүрх судасных нь асуудал нь буурж байгаа тий эслэг их тэгэл нөгөө бичил зүг бактери чинь сайхан тижээч чинь тий өрөвсөл ингээл бууруулж байгаа ч гэсэн тэр B12 гэдэг витаминыг төмөр омега 3-ыг дутагдуулах эрсдэлтэй. Тэгээд би юу тэндэрээс харсан бэ гэсэн чинь нөгөө уураг байхгүй шүү дээ тэр чинь plant based уураг л байгаа шүү дээ. Гэтэл нөгөө булчингийн мас яасан бах вэ? Баггүй. Нэг гоё яг фигүрний. Яг мэдээж спорт хийж байна. Гэхдээ одоо бид мах иддэг биднээс бол шал өөр. Зөвхөн бид нар мах иддэг машин цаанаа нэг юм бядтай иддэг шүү дээ өвчтэй. Тэр нөгөө хүмүүс тийм цаанаа нэг юм төрхөн те. Тэгээ нөгөө уургийн дутагдaltaй иддэг байхгүй. Тэгээ тэр янз бүр одоо хамгийн гол нь ямар нэгэн дэглэм барихтаа ерөөсөө юунаас болгоомжлох хэрэгтэй юм бэ? Ямар хүн зөхгүй юм бэ? За би энийг барьлаа гэхэд ямар эрдэс дутагддаг юм бэ? За тэрийг мэдээд авчих юм бол мэдээж тэрийг барингаа хажуугаар нь нөгөө нэмэлт бүтээгдэхүүн те одоо тэднийгээ сайхан нэмээд явах хэрэгтэй. Тэгэхээр дэглэмийг ингэж бариул зүгээр байхгүй. Тийм үү? Тэгэхгүй ингээл тэр чимгээд амар үлчсэн гэл архилдаг үлчлэхгүй шин. Гэтэ бас нөгөө юу юм шиг үлээ те одоо ингээд нөгөө ер нь байж байгаа газрынхаа те ер нь одоо ингээд заримдаа ингээд өөр хүмүүсийг харж байгаа ингээд нэг юм амар ингээд одоо за Монгол хүн байлаа гэж бодоход ингээд Монголд амьдардаг мөртлөө нэг юм амар одоо чүн гэл те ургамлаар гэл тэгэхээр ихэнх бүтээгдэхүүд нь гаднаас орж ирэх гээд байгаа байхгүй те. Тэгэхээр надад бас тэр айгу одоо шүлээд нөгөө нэг юу яд юм бэлээ штэ хэрвээ ямар нэгэн хүн ингээд аллергитай байх юм бол те хавар намрын аллергитай байх юм болвол яг те яг тэр газараа одоо байдаг зүгийн одоо юу гэдэг лээ зүгийн балыг идэх юм бол аллергик болдог гэж байгаа байхгүй тий. А тэгэхгүй ингээд бүр ингээ хаав исэн Америкаас Монголд тэр зүгийн балыг авчираад идлээ гэхэд одоо
бас үр дүнгүй хэрвээ яг тэр нутагт нь байдаг одоо юу идэх юм бол айгу бас болдог гэд би сонсч ирсэн байхгүй. Та тэрэн дээр юу гэж боддог вэ? Тэгж сонсч ирсэн л да. Тэгэнгүүт бас дахиад нөгөөдөж гараад ирж шин. Аа. Тэр хүн зохихгүй юу гэдэг ч байхгүй. Аа. Тийм тэрний өрөвслийг ихсгэж магадaltaй шүү дээ. Жишээ тий. Тэгэхээр яг л нөгөө хүн яах ёстой вэ гэл нөгөө шинжилгээгээ хийлгсэн байх ёстой, өөрийгөө мэддэг байх ёстой байхгүй. Бусдыг дагаж биш. Жишээл одоо медитерийн дэглэм гэж байдаг шүү дээ. Медитерийн. Тэгээ мэдээж ингээд давуу тал, сул тал гэж байгаа шүү бүх дэглэмд ерөөсөө. За одоо медитерийн дээр ингээд ярих юм бол давуу тал нь бол ингээд зүрхэн сайн, эрүүл өөх тос ихтэй, тийм ээ. Гидсний бичил биетэд одоо сайн гэж байна, тийм ээ. Удаан хугацаанд барихад энийг яг бусад дайетаас бол аюулгүй гэж үздэг байхгүй. За тэгэнгүүт хинт тохирохгүй вэ гэдэг нөгөө бас эсрэг тал нь гараад ирж байгаа шүү дээ. Тэр чинь глютоны мэдрэг ихтэй хүмүүс байхгүй. За сүүнд гаршилтай хүмүүс байхгүй. Жимс их идэхэд одоо сахарын асуудалтай хүмүүс идэв шүү дээ. Сахарын асуудал. Одоо байгалийн жимс ч ихсэн тийм хүмүүс бас байхгүй. Тэгээ мэдээж энэ дэглэм болгон нэг ашиг тустай, нэг ашиггүй тийм ээ, тийм нэг юм байгаа тус хоёр талтай гэдэг шиг. Тэгэхээр мэдээж медитер нь болохоор энэ антиоксидан ихтэй, омега 3 ихтэй, эслэг ихтэй, за өрөвслийг бас бууруулж болдог гэл ингээл. Тэгэхээр ерөөсөө дэглэмийг сонслоо. Ерөөсөө л эднэрийг харах гэсэн. Хүн сайн хин тохирохгүй энийг хийлээ гэж бодоход ямар витамин нэрстэл дутагддгийг тэрдээс ингээл тэгэхэд амархан байгаа сте ер нь. Тэгэхээр яг дэглэмээ ингээ харахгүй тий. Яг гол зүйл чинь тэр л байхгүй анхаарах. Дэглэм. Энэ бол 4 жилийн өмнөөс эхлээд би одоо энэ бактерийн тухай айгүйх судалж эхэлсэн байхгүй юу. За тэгээд тэр үед болохоор зэрэг би мандуулын нэг подкастыг сонссон байхгүй юу. Тэгсэн чинь тэр мандуулын подкастн дээр нэг герман эрдэмтэн ялангуяа яг нөгөө одоо ходоод гэсний бактери тий бактерийн тухай ярьж исэн. Тэгээд тэр болгоо надад айгүй сонирхолтой санагцаахгүй ингээ нөгөө зарим ингээд эрүүл хүний тий одоо эрүүл хүний одоо юу бактерийг одоо өвчтөө хүн лүү ингээд суудахаар зэрэг тэр нь айгүй үр нөлөөтэй байдаг гэд тэгээд ер нь тэрний дараанаас эхлээд би ер нь бол бактери ямар чухал юм бэ гэд харж ирсэн аахгүй юу. Тэгсэн чинь саяхан бас ингээд нөгөө Netflix дээр нэг одоо шоу болж байгаа аахгүй юу. Бас gut health-ийн тухай. Тэгсэн чинь хараа бүр зарим хүнд ингээд нөгөө нэг одоо тураадгүй бактери гэж байдаг гэж байгаа аахгүй юу. Тэгэхээр тэр тураадгүй тэр бактерийг заавал та одоо тий пробиотик, пребиотикийг ууж иж одоо юу яа тэр бактерийг үхүүлснийхаа дараа юу яадаг. Бас тийм дотор чинь ингээд тий одоо сэтгэл санаагаар хямруулдаг бактери хүртэл байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ бактери энэ зөв хоолдолт гэдэг бол ингээд маш чухал. Тэгээ ер нь явж би бас гэж бодоод байдаг шүү дээ. Одоо ингээд одоо хаасайг бол хүмүүс одоо хувь хүний хөгжил гэж яриад байгаа шүү дээ тий. Тэгэхээр чи ер нь хувь хүний хөгжил гэдэг чинь ер нь явж яг би өөрөө л те би одоо ямар дасгал хийвэл надад таалагддیں۔ Ямар хүн сэдвүүл надад таалагддیں۔ Ямар орчин дээвэл надад таалагддیں л байгаа байхгүй. Тэрнээс биш те та 1000 одоо хувь хүний хөгжил гээд подкаст сонсоод нэг лаг юм яриад эсвэл ингээд тэр нь бол тийм чухал биш юм бэ ингээд би одоо ер нь сүүлийн баг 10 жил бол ер нь бол тэгж бодож байгаа. Тэгэхээр ер нь ийм үндсэн одоо яг ийм энгийн зүйлүүдэд орхитуулаад байгаа байхгүй тий нөгөө хитрхи давж одоо тий хараад байгаа байхгүй. Тэр одоо энгийн зүйлгээл саяны энэ хоолны дэглэн дээр сонсоход энгийн байгаа сте. Ийм байд юм уу тий. Тэгэхгүй яг нэг хүн сайн гэж хэлжий. Тий за энэ сайн. Тэр хүн тохирсон шүү дээ. Тэр хүн тохирсон учраас тэр хүн сайн гэж. Эсвэл нэг хүн стоо онцгүй гэж хэлжий. Тэр хүнд тохироогүй л байхгүй. Тэр хүн бүр тохирдог одоо ном гэж байхгүй тий хоол гэж байхгүй дэглэм гэж байхгүй. Тэгэхээр чи хүн одоо бүрийн бие чинь өөр бүр нөгөө одоод нэр чинь тэр нөгөө бичил биед чинь хүртэл өөр шүү дээ тий. Тэгэхээр иймэрхүү мэдгэдэггүйнээ л одоо мэдчихэхэд бол зүгээр бастай. Тийм. Бактери бол чухал. Ялангуяа дэглэм барьж яхад бол би бол одоо хоол зөөж ирэх хувьд бол одоо зөвлөдөг. Тийм сайн чанарын. Тэгээ тэрийг уншиж та сайн гэдэг үг чинь их бөөрөнгийн өгөөз.
Мгм. Энэ сайн дэглэм Тийм. юу гэсэн үг? Тэр Мгм. цаана юу нуугдаад байна? Тэрийг олж авах хэрэгтэй. Мгм. Тэр энэ дээр л анхаарах хэрэгтэй. Ямар ч дэглэм барьж болно. Гэхдээ анхаарах хэрэгтэй байхгүй. Мгм. Одоо энэ хеликобактер айхтар Мгм. тийм. Энэ одоо яг хав чиний талаар хеликопилори гэдэг шүү дээ. Би наа бактерийн тухай өстой мэдэхгүй шүү дээ. А энэ болохоор нөгөө яг зүгээр би дурдад өнгөрчээ. Мгм. Гидсний биш заа нөгөө ходоодны хананд амьдрэх Мгм. бактери ихгүй. Хананд нь гэдэг тий. Тэгээ эн чинь нөгөө ер нь бол халдвартай шүү дээ. Монголд бас нэлээд цөөнгөө гарч байгаа сонсогддөг юм билэ. Мгм. Тий, шинж тэмдэг бол илэрдэггүй. Аюултай гоц. Чи ингээ Мгм. албагаа толгой тавьчвал тэгээд Мгм. гарч ирнэ шүү дээ. Мгм. Эн чинь нөгөө нэг эртхэн эмчлүүлэхгүй бол энэ чинь ходоодны өрөвсөл шарах гэх нэг хий дүүрэлт мүрэлт гэх нэг маш олон сөрөг талуудтай. Тэгэхээр иймэрхүү тохиолдол нөгөө одоо нэг одоо гайг болсон баха. Дээгүүр чи нөгөө ээж нар хоолны эсвэл ажиллаж байгаад нэг өгдөг нэг юм харагддаг байсан та. За тэр бол асар айхтар. Харин Аюул. тэр чинь яг бас юу яд юм бэ шүү дээ. Ер нь бол би одоо ингээд ажил дээрээ ер нь яг тэр яг үнэн байхгүй. Одоо ингээд та бүхэн ингээд те анзаараараа те одоо нэг айлынх ингээд бүгдөө тунхаад дээ шүү дээ те. Тэр чи яаж байгаа гэхээр зэрэг одоо бидний хэрэгжилж байгаа аяг шаазан те халбах сэрээ сайн угааж цэвэрлээгүй тохиолдолд те тэр чин хүнээс хүнд дамжиж байгаа байхгүй юу. Тэнгүүд чин зарим айлынх ингээд энэ хоол идтгүү мөртөө л бас тарган хүн байгаад байдаг шүү дээ тий. Нэг гэрт чи одоо 4 хүн байлаа гэхэд нэг нь бага иддэг мөртлөө яг тэднэртэйгээ адилхан байна гэдэг чинь тэр бактери нөгөө хүндээ ингээд очсон байгаа байхгүй юу. Тэгээ би тэрийг сонсноос хойш бол би одоо ажилдаа явахдаа дандаа өөрийнхөө халбах сэрэг авчирдаг. За арай хоолны газар өөрөө халбах сэрэг авчирах нь юу юм те. Гэтэл ингээд ажил дээрээ олвол ингээд аль болохоор өөрийнхөө халбах сэрэг авчрах те яг ингээд хүн хараагүй хахад юугаад напкинаар жоохон цэвэрлэх ч юм уу тиймэрхүү үйлдэлүүдийг би бол хийхийг хичээдэг. Тэгэд ер нь бол би ингэж боддог л да одоо ээж хүний одоо хамгийн чухал зүйл чинь те урд нь болохоор чин зэрэг за хоолтой л унттай л ялгаж ивэл яамаа гэж боддог байсан бол одоо бол энэ мэдлэгийг олох нь амар нэгдүгürt амар чухал. Тэгээ хоёрдугаар болохоор зэрэг багаас нь хүүхдүүдтэй одоо эрүүл зүй хоол хийж өгөхийг те аль болохоор гэртээ хоолоо хийгээд идэхийг ер нь бол тэгэл нэг Далай ламын үг гэдэг шүү дээ. Ингээд хүмүүстэй ингээд өгөхгүй юм шиг ажилдаг. Тэгээд ингээ өвчин тусгаараа яг нөгөө цуглуулсан хэдэн бүх мөнгөө одоо тэр одоо өвчнөдөө тий эмнэлэгтээ ингээ зараад зурчдаг гэж байгаа байхгүй. Тэгээ би бол тэрнээс хойш тэрийг сонсоод бол айл орохоор гэртээ хоол хийхийг, органик хоол хэрэглэхийг тий ер нь одоо айгүй тэгж хичээдэг. Тэгээ хүүхдүүдтэй бас зөв бактерины одоо мэдлэгийг ойлгуулдаг. Одоо жишээлбэл ашигтай бактерийг хизээ уух вэ гэвэл та өглөө л уудаг тий одоо хоосон өлөн дээр уудаг. Тэгээд ер нь ингээд ашигтай бактерийн юу байвал юм шингэн байвал айгу тохиромжтой байдаг. Тэгэхээр яадаг вэ гэхээр зэрэг би болохоор яадаг вэ гэхээр зэрэг өглөө босонгуудаа сайхан шүдэ угаагаад хилээ хусчдаг. Ягаад гэвэл ингээд бидний хилэн дээр чинь маш их ингээд муу бактери бэж идэг байхгүй. Хүмүүс гоо тэрийг сайн бактери гэдэг үгүй шүү манайхаа. Хүний бие гэдэг чинь амар тийм ухаалаг. Тэгэхээр зэрэг таны хилээр бас тэр нөгөө муу бактериуд чинь ядгарч байгаа байхгүй. Тэгэхээр би хилээ хусчаад тэгээд нөгөө одоо энэ пост баярко ингээд амандаа хийгээд ингээд жоохон ингээд амаа зайлдаг. Яагаад гэвэл одоо бидний энэ буйл муйл энд чинь бас маш ашиггүй бактериуд байгаа байхгүй юу? Тэгээд тэр амаа зайлангуудаа эхнийхээ юг болоод ингэ шууд асгачдаг байгаа. Тэгэхээр зэрэг энэ хавийн одоо тэр бактериудыг устгаад тэнгуүтээ дараа нь ингээд ашигтай бактери уугаад тэгээд тэрнээсээ нэг бас нэг 2 3 цагийн дараа өглөөнийхөө хоолыг идэх юм бол тохиромжтой. Тэгэхгүй та ингээд тэ хоолоо идэнгүүтээ бактери уучих юм бол яг уу чинь гараад явчихна. Хоолоо идэхээс өмнө ч усан гараа тийм болохоор тиймэрхүү мэдлэгийг бид нар тийм энгийн юмнуудыг бид нар одоо хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй байгаа. Яг өөртөө судлаад ойлгоод тий. Тий, эсвэл одоо зөндөл мэрэгжлийн хүмүүс ярьж байгаа тэр хэлж байгаа үг таслал цэг бүрийн сайн сонсох хэрэгтэй. Яг хүмүүсийн алдаа гаргаад байгаа тэр хүний уруул амар нүд их ажиглаа сууж байгаа. Тэгэхээр тэр юу хэлээд байгаа юм те ямар мессеж хүргээд байгаа. Тэрийг маш анхааралтай сонсч сурах хэрэгтэй байхгүй юу? Хүн сонсно гэдэг чинь дээдийн дээд Тийм. соёл шүү дээ те. Тэгээ тэндээс тэгжиж тэр сонсч чадчих л
юм олж авна шүү. Харин надад нэг ийм тохиолдсон байхгүй. Одоо эн чинь ингээд нэг ийм савтаа ирдэ штэ. Дотроо ийм паудер. Паудер гэж монголоор хэлээ ийм За, нунтаг. нунтаг. За тэгээд тэрийг ингээд нэг стакан усанд хийгээд тэгээд ингээд сайхан хутгарч агаад уудгаа гэд би одоо ингээд хүмүүст хэлж байгаа штэ. Тэгсэн чинь өглөө манайх чи 16 цагийн зөрөөтэй байдаг. Тэгсэн чинь нэг их над руу залгаад та нэрэ гахаж өгөх гэж ингээд тахгүй. Тэгэхээр би бүр гайхаад одоо бүгднгийн нэг доорол ингээд стакан усаа ууцсан юм болоо яац юм бол гэсэн чинь зүгээр заяа. Онгоолгоод ингээд амрууга хийсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь яадаг гэсэн чинь Монголд одоо тийм солонгос байд юм байна л та. Ингээд шууд уудаг. Тэгээд яг хүн тайлбарлаад авах чинь нөгөө нэг сонсохгүй. Тэгээд ууцсан байгаа хгүй. Тэгээд надад уурлаад байгаа хгүй. Тэгээд би дараа нь үгүй та видеогоо үзтээ ингэдэгээд гэдгсэн чинь яана тэгсэн мэн гэж байгаа хгүй. Тэгэхээр ер нь бол ингээд бүтээгдэхүүн болгоо адилхан биш учраас тий сайн сонсох хэрэгтэй, үзэх хэрэгтэй, хідэн цагт уух хэрэгтэй гэдэг тэр мэрийг ингээд өөртөө бас жоохон цаг зарцуулах хэрэгтэй. Миний хувьд бол нөгөө одоо наад бүтээгдэхүүн чи манад байдаг юм чи. Би бол тэр Nutrilite-ийн тэр бол жинкнээсээ ингээд хуураагаар нь хилэн дээрээ тавиад араас нь усуудаг шүү. Ингээ хайлчдаг тий. Тэгэхээр сонсох хэрэгтэй байхгүй. Унших хэрэгтэй, сонсох хэрэгтэй. Одоо сая би хэдэн дайетуудыг жишээ олголоо шүү. Тэгэхээр маш олон дайет байгаа. Тэгээ мэдээж тэр одоо эмчнэр шинжилгээ ухааны үндэстэй гаргадаг. Тэгтээ заавал сөрөг талын бичдэг шүү дээ. Эмэн дээр хүртэл тэгдэг үстэй тий. Хэрвээ танд ингэж захтнах, яах мэдрэмж төржээвэл одоо эмч бичиж өгсөн ч ихсэн шууд зогсоо гэдэгсэн. Яг тэрчил баг. Яг тэр гол мессеж сонсдог юм шиг байна тийм. Зүгээр сайн муу болоо. Тэгэхээр яг энэ дээр анхаарч бол ер нь бол хүн болго эрүүл болж чаддаг шүү дээ. Тэгээ сэтгэл санаа. Захын хөдөлгөөн. Тийм ээ. Тэгэл ог нь олчихно л да. Тэгээ бит хоёрын чинь зорилго бол тэгээд ингээд энгийн юм шиг мөртлөө их мэдээлэл өгөхийг зорж байгаа. Тэгээ өнөөдрийн сэдв бол одоо гиз бактери гэд байлаа. Тэгээ цааш нь одоо мэдээж чинь юу дуусахгүй шүү дээ. Ингээл хоёулаа бараг 3-4 цаг суугаад нарилжлал нөгөө бүдүүн нарийн гиз болол явчих шүү дээ. Тэгэхээр ингээд энгийнээр тайлбарлал дараагийнхаа видеонд те. Гэтэ манайхан гоё комент хийчихэд бас тийм юм яад юм бол гээд асуулт байл те. Нөгөө фидбек харьцах юм бол бас нөгөө зулаа бит хоёр бүр урам аваад бүр мэдээлэл өргөж өгнө шүү дээ те. Манайхан сайхан бас бичээд харьцаад явал зүгээр. Тэгээд нөгөө те. За баярлалаа. Тэгээд энэ хичээл битэрийн яриа та бүхэн таалагдсан байх гэж бодож чинь. Тэгээд асуух зүйлээвэл асуугаарай. Бас өөртөө ямар бактери хэрэгэлдэг, өөрт чи ямар үр дүнтэй байна гэдгээ ч гэсэн бас хуваалцаж болно шүү дээ. Ер нь бол энэ чинээс тэгээд бие биенээсээ л одоо ингээд суралцах гад бүгдөө ороод ирсэн байгаа. Тэгээд битэр болохоор зэрэг яг хоёр өөр газар амьдардаг ч гэсэн өөртөөхөө хэрэгжилж ийсэн юу сурсныгаа та бүхэндээ зүгээр л мэдээллийн чанартай оруулж байгаа шүү. Тэгээд дараагийн 2 дахь өдөр битэр бас маш гоё сэдв болох болно тий. За тэгээ уламжлалт ясаар бясалгал шиг яг нөгөө баттгах үг гэх юм уу? Баник бясалгал сууд яг зүгээр сонсоол гоё. Тэгээ би нэг гоё үг зохиосон. Өөртөө таларх, өнөөдрийн мөчтөө бас таларх. За тэгээд энэ видео таны гидсэнд эсвэл бэйд ямар нэгэн өөрчлөлт мэдрүүлсэн болвол энэ бол ажиллаж байгаагийн дохио. Тэгэхээр зөөлөн бай, өөртөө итэг. Тэгээд дараагийн видеонд уулзтлаа. Баяртай. За баяртай. Баяртай.